За та бүхэндээ орой мэнд хүргье. За тэгээд миний өнөөдрийн та бүхэнтэй ярилцах сэдэв бол Монгол нутгийн зургийн тухай байгаа. За тэгэхээр Монгол нутгийн зураг гэж юу хэлж ийнэ вэ гэхээр 18-аас 20 дугаар зууны эрхэм хүртэл аймаг хошууны ардууд дээс хом хэмжээд өөрийнхөө нутгийг бол гар аргаар зурдаг байсан. Үүнийг бол Монгол нутгийн зураг гэж нэрлэдэг. За Монгол нутгийн зураг бол нэг талаасаа засаг ноёны хошууны эрхийг баталгаажуулдаг. За нөгөө талаасаа бол хошуу шав юм уу эсвэл хошуу өртөө эсвэл шав хоорондын маргааныг шийдэхийн тулд энэ нутгийн зургуудыг бол үлддэг байсан. За энэ нутгийн зургууд бол манжийн үед бол хамгийн их тоотой үлдэгдсэн байдаг боловч яг бодит байдал дээр бол манжаас өмнө бол монголчууд нутгийн зургийг хийдэг, үлддэг байсан эртний уламжлалтай байгаа. За үүнийг бид нар харах юм бол хүннүг үеэс эхлээд монголчууд нутгийн зураг зурдаг, үлддэг байсан ийм дүр зураг харагддаг. Тухайлх юм бол сурвалжийн мэдээнд бол модон шоны бол хаан болчоод газар бол төрийн үндэсээ гэж хэлж ирсэн байгаа нэг. Хоёрдугаарт бол нийтийн тооллын 198 онд бол хүннү болон хаан улс гэрээ байгуулсан. За энэ гэрээгээр бол цагаан хэрмээс хооших дээл малгай ном сум хацдыг бол шаниу захирдгаа, цагаан хэрмээс урагш дээл малгай өмсгсдгийг бол бие захирдгаа гэсэн энэ гэрээ байгцсан. Өөрөөр хэлэх юм бол энэ гэрээ бол хил хязгаарыг зааж байгаа зүйл. За нөгөө талаараа нийтийн тооллын 46 онд бол хүннүгийн Жижүү ван бие бол хаан улсад өөрийн газрын зургийг өгсөн тухай сурвалжийн мэдээ байдаг. Энэ юг хэлж ийнэ гэх юм бол хүннү нарын үеэс эхлээд газрын зураг буюу нутгийн зураг үлддэг тийм уламжлал бол монголчуудад байжээ. За нөгөө талаар бол хүннүгийн одоо газар нутгийг бол сүүлийн үед судлаачид бол тогтоосон. За эндээ бол хойд зүгт бол байгаль нуур, өмнө зүгт бол цагаан ирэм, за зүүн зүгт бол сунгаарын мөрөн, баруун зүгт бол догол нуур хүртэл ийм мөргөн удам газар нутаг төр байсан. За тэгээд энд бол яг нь хоёр одоо гарын тогтолцоо буюу баруун зүүн гарын тогтолцоо хэрэгжүүлж ирсэн явдал нь бол энэ нутгийн зураг үлдэж ирсэн байх боломжтой гэдэг зүйлийг хардаг. За үүний дараа бол Хятад улсын үед бол нутгийн зураг үлдэж ирсэн ийм жишээ баримт бол үлдсэн, хадгалагдаж үлдсэн байна. 2 дугаар зураг. За 3 дугаар зураг нь бол энэ хол ойрын ба түүхэн нийслүүдийн нэгдсэн нутгийн зураг гэдэг. Энэ бол 1402 онд хийгдсэн газрын зураг. За энэ газрын зургийн онцлог нь юу вэ гэх юм бол энэ газрын зураг хийгдснээрээ бидний өмнө үзэжсэн газар зүйн их нээлт гэдээ үзэжсэн. Газар зүйн их нээлт дээр Васко да Гама, Христобор Колумб, Магаллан гэж бид нар сонсчихсон тийм. Энэ хүмүүс бол газар зүйн их нээлтийг хийгээд дэлхийд дээгүүр аялаад энэ хүмүүс анхны газрын зургийг хийсэн юмаа гэдэг ойлголттой явсан. Гэтэл 1980-ад оноос энэ газрын зураг олдож эхэлснээс хойш энэ дээр дараалан судалгаа хийсний үр дүнд бол энэ газрын зургийн уламжлал бол маш эртнийхэн байна. За бүр 1402 онд бол яг нь энэ газрын зургийг зохион бүтээсэн байна гэдэг одоо дүгэлтийг хийсэн. Энэ юуг авчирсан бэ гэхээр монголчууд бол газрын зураг хийх маш эртний уламжлалтай тэр дотроо бүр Юан гүрний үед бол газрын зургийг бол хийлгэжсэн байна. Энэ газрын зураг нь хийснээрээ нөгөө Европ төвд үзлийн үнднээс харж ирсэн одоо нөгөө өнцгийг бол яг нь үүсгэх боломжийг олгож өгсөн гэсэн. Өөрөөр хэлбэл монголчууд газрын зураг хийх эртний уламжлалтай. За дараагийн нэг зүйл нь бол 17-18 дугаар зууны үед газрын зургийг хэрхэн яаж үлдчихсэн бэ гэдэг асуудал гарч ирдэг. За тэгэхээр энэ хоёр зураг байгаа. Энэ дээр бол Эрнатын газрын зураг гэдэг алдартай газрын зураг гэдэг. Энэ бол Эрнатын 1-р зураг, 2-р зураг гэж хооронд нь ялгадаг. За 1-р зураг дээр бол тод үсгээр бичсэн. Өөрөөр хэлэх юм бол зүүн гарын хаант улсын баруун хил хязгаарыг тэмдэглэсэн байгаа. За 2-р зураг дээр бол төв болон зүүн хязгаарыг за ерөнхийдөө бол сайр уснаас Турфаны нуруу хүртэл энэ өргөн удам нутгийг зурсан байдаг. За энэ зургийг үйлдсэн хугацаа бол 1720 он гэж үздэг. За Эрнат бол зүүн гарын хаант улсад бол олзлогдож ирсэн. Олзлогдож ирээд буцаж 1733-аас 34 онд Европ очихдоо энэ хоёр зургийг авчирсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл хүмүүс нэг буруу ойлголттой явдаг нь Эрнатын газрын зураг гэж хэлэхээр Эрнат газрын зургийг зурсан юм байна гэж ойлгож байна. Гэтэл энэ дээр бол Эрнат бол яг нь ромб тоогоор тэмдэглэгээ тавьснаас биш яг зурсан нь бол монголчууд зурсан байна. Монголчууд зурхтаа энэ зураг одоо юу гэдгийг Манччин улс бол зүүн гарын хаант улсыг цохиос өөрөөр хэлбэл 30 жилийн өмнө энэ зураг зурагдсан гэж тооцож байгаа. Тэгэхээр энэ бол монголчуудын нөгөө нутгийн зураг зурдаг уламжлалын дагуу зурагдсан гэж харж байна. За 3 дахь зураг бол 1780 онд зурагдсан 80 оны зураг. За өөрөөр хэлэх юм бол 1725 онд Сайн Ноён аймгийг байгуулсан. 3 аймаг дээр нэмхэн Сайн Ноён аймаг. За Сайн Ноён аймгийг байгуулахдаа за Түшээд хааны нутаг дэвсгэр нөгөө талд нь яг нь Засаг тааны нутгаас ингэж хувааж авсан байна. За ингээ энэ хоёр нутгаас хувааж аваад байгуулсны дараа бол энэ нутгийн зургийг үйлдсэн хамгийн анхны нутгийн зураг. Тэгэхээр энэ үйлдсэн нутгийн зураг нь энэ хоёр зурагтаа за зураг зурах арга хэлбэр,
газар усны нэрийг тэмдэглэсэн байдал, за дээр нь зургийг одоо зурхтаа сонгосон будаг гэдэг энэ олон зүйлээр яг адилхан төсөөтэй байж байгаа гэсэн үг. Тэр энэ бол манжуу үртлийнх нь монголчуудын нутгийн зураг зурдаг энэ уламжлал бол хадгалагдаад явсан байна гэж нэр ойлгож болно. За эхний зураг дээр бол нийтдээ 236 газар усны нэрийг бичсэн бол хоёрдугаар зураг дээр бол 500 гаруй газар усны нэрийг 536 газар усны нэрийг тэмдэглэн үлдээсэн юм зураг байдаг. За тэгэхээр монголчуудын энэ нутгийн зураг гэж хэлж байгаа манжууд хэрэглэгдэжсэн энэ зургийг бол ихэнх үедээ бэлчээр нутгийн маргааныг шийдэхин тулд зурагдчихсэн бол энэ нь хожуу бол ингээд улам ач холбогдол нь өсөөд за өөрөөр хэлэх юм бол одоо эзэн хааны эрхийг бэлэгдэл болж хуурж байгаа. Нөгөө талаас бол одоо газар нутгийг лавлгаа болж эхэлж байсан гэсэн. Тийм учраас энэ газрын зургийн ач холбогдол өсөж гисэн. Энэ өсөж ихснээр юу болсон бэ гэхээр нутгийн зургийн дүрмүүдийг шинжилэн тогтоож ирсэн байдаг. За энэ дүрмүүд бол 1864 1890-ад онуудад бол дүрмийг тогтоож ирсэн. За энийг газрын зураг гэж нэрлэдэггүй, нутгийн зураг гэж нэрлэдэг уламжлал нь юу гэж юунаас гаралтай гэхээр энд бол тэр ихний зургийг бид нар харж байна те. Энэ бол зөвхөн нутгийнхаа голыг, нутгийнхаа уулыг, нутагтаа байгаа соёлын онцлог зүйлүүдийг шууд дуурайлхан зурж ирсэн. Тийм учраас нутгийн гэж хэлдэг. Энэ газрын зураг гэж энэ үед бол терминологи нэр томыг ашигладаг байсан. Тийм учраас бүх одоо зурган дээрээ нутгийн зураг гэж нэрлэж ирсэн учраас бид нар яг энийг бол хожоо нутгийн зураг гэдэг энэ терминологийг нь яг нь ашиглаад хэрэглээд явж байгаа гэж ойлгож байна. За их үед бол нутгаа ингэж бүрэн илэрхийлж зурж ирсэн бол за манч нар энэ зургуудыг аваад авсныхаа дараа гадаад Монголын төрийн засгийн явдлын татаж авсны дараа энэ зургуудыг буцаагаад нэмэгдэж ном болгож гаргаж ирсэн. Ингэхдээ ном гаргаж явах явцад энэ зураг дээр байгаа сул талуудыг тэд нэр ажиглаж харж ирсэн учраас ахаад энэ зургийг шинжлэх ёстой байна гэдгийг тооцоосон байна. Энэ үндсэн дээрээс дүрмүүдийг гаргасан. Өөрөөр хэлбэл нутгийн зургийг хэрхэн зурх уу? За энэ зураг дээр бол хоцорын газрыг яаж тэмдэглэх үү? За энэ зураг дээр хил хязгаарыг яаж тэмдэглэх үү гэд дүрмүүдийг гаргасан. За жишээлх юм бол энэ бол Цэцэн аймгийн Саруул засгийн хошуу. За Саруул засгийн хошууны зураг ихэнх үедээ ийм хэм маягтай байжгаад 1805 онд ийм болоод энэ дүрмүүд гарч ирсний дараа хэрхэн яаж өөрчлөгдөж байгаа нь бол харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл 1907 он болоход энэ зураг бол яг нь маш өөр хэв одоо газрын зургийн хэм маягийг олж эхэлчихсэн гэсэн үг. За тэр дотор хамгийн ихэндээ юуг тавьж ирсэн бэ гэхээр энэ бол хэний хошуу юм бэ? Өөрөөр хэлбэл хэний хошууны зургийг бид нэр зурх гэдэг юм бэ гэдгийг бол хамгийн ихэнд нь бол тавьж байгаа. Дараа нь бол хизээ зурж байгаа гэдэг он цагийг тавьж. За он цаг тавьсны дараа тамга дардаг. Тамга дарна гэдэг бол энэ зураг баталгаатай гэсэн үг юу? Баталгаажуулж ирсэн гэсэн. За үүнээс гадна дөрвөн талд нь хил хязгаарыг одоо энэ зүг чигийг тавьж өгсөн. Өөрөөр хэлбэл өмнө хойд, баруун зүүн гэж хил хязгаарыг тавьж өгч байгаа. За дээр нь болохоор энд бол яг нь хил хязгаарыг тавьсны дараа энд одоо нөгөө хошуунуудын хамгийн анхны хилийн овоонуудыг тэмдэглэж гисэн гэсэн. Нутгийн зураг дээр овоо тэмдэглэх юг хийсэн гэсэн. За үүний дараагийн нэг зүйл нь болохоор яг энэ нутгийн зургийг яаж үлдчихсэн бэ гэдэг зүйл. Ингээд харахад энэ зураг ингээд амархан зурцсан юм шиг боловч энэ бол өөрөө маш том одоо нүсэр ажил байсан гэж ойлгож байна. Ягаад гэвэл нутгийн зургийг үйлдэхийн тулд тусгай баг гардаг гэсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ зургийг энэ өргөн удам нутаг дэвсгэр дээр үйлдэхийн тулд дээс хом хэмжиж явна гэсэн. Өөрөөр хэлбэл мороор дээс хэмжиж тэр үед өнөөдрийнх шиг юм технологиуд байхгүйс учраас мороор дээс хэмжиж нэг захаас нөгөө зах хүртэл явна. Тэгэхээр дунджаар нэг хошууны нутгийн зургийг үйлдэхийн тулд 4-5 жилийг зарцуулдаг гэсэн байна. Өөрөөр хэлбэл маш их нүсэр ажил. За тэгээд энэ дээр бол яг нь тухайн бүс нутаг засаг ноён бол оройлоо оролцсон. За үүнээс гадна тухайн одоо яг нь хошуунд газар усаа хамгийн сайн мэддэг хүмүүс оролцсон. За үүнээс гадна тухайн одоо яг нь нутгийн зургийг зурдаг тусгай зураач нар бас оролцсон. За тэгээд бүхэл бүтэн баг гарч ажилладаг. За зургийг хэмжиж дууссны дараа ямар үйлдэлүүдийг хийдэг вэ гэхээр цаас, даавуу, торог. Зэрэг нь бол ихэнх зургуудыг бол цаасан дээр даавн дээр зурдаг. Зарим хошуу бол торгон дээр зурсан байна. Энэ бол нөгөө Ипүүгийн хошуу буюу сайн ноён ангийн хошуунууд байгаа. Өөрөөр хэлбэл их баян хошуунууд бол торгон дээр нутгийн зураг үлдэж байгаа байхгүй. За тэгээд нутгийн зураг үлддэг. За нутгийн зургийг үлдэхдээ цаасан дээр, торгон дээр, даавн дээр үлдэх бөгөөд ихэнхдээ бол яг хар бэхээр зурдаг. За ингээд хар бэхээр зурснаас гадна энд нэг зүйлийг харж байгаа бол тухайн одоо уулынхаа өнгийг ялгаж зурж гэсэн. Өөрөөр хэлбэл ногоон өнгөөр уулыг, зарим уулыг бол хүрэн өнгөөр, за газрыг бол говь газрыг бол шаргалаар, за хангаа нуруунуудыг бол яг ногоон өнгөөр ч юм уу ингээд зурж эхэлсэн явдал нь өөрөөр хэлбэл өнгөт зургууд бий болж байна гэсэн. Тэгэхээр зургийг бол яг дотор нь бол хоёр ангилж үзэж байгаа бидний бол. Нэг нь бол өнгөт зураг, нэг нь бол хар зураг гэж.
За нутгийн зургийг одоо түрүүний ярьжсэн дээр тодруулж үзэх юм бол за энэ бол жишээлх юм бол Халахын Засагтаа аймгийн Ахаа засгийн хошууны нутгийн зураг дээр байгаа. За олон голын бэлчээр байгаа. За олон голын бэлчрийг бол гэрэл зургийг бол харуул энд харагдаж байгаа гэсэн үг байхгүй. А энэ гоё энэ олон голууд нийлээд салаалаад нийлээд энэ хэсэг бэлчээр үүсэж байгаа энэ хэсгийг бол нутгийн зураг дээр бол ингэж дүрсэлж ийн гэсэн үг. За тэгээд энэ бол ингээд мэдээж яг нь энэ бол харахад юм болох юм шиг боловч маш их мэдээллийг биднэрт өгдөг тухай өнөөдрийн бидний яриа энэгээр эхэлнэ гэсэн. За нөгөө талаар энэ бол Халахын Засагтаа аймгийн Эрдэнэ дүүрэгч болон Далаа засгийн хошууны нутаг дээр хөлийн аваа байгуулж ирсэн яг бодит дээр нь очиж үзсэн байхгүй. А энд үзэхэд нэг зүйл онцлог харагдчихсан. Тэр нь юу гэхээр 2 аваа босгож ирсэн гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол түрүүн бид нар ярьжсэн энэ зургийг үйлдэхийн тулд заавал нэг хошуу дангаараа явахгүй гэсэн үг. Ахаад хөлийн аваануудыг босгохын тулд өөр хошуутайгаа хамтрна гэсэн үг. 2 хошуу хамтраад энийг яах нь тогтдог байсан байна гэд энэ дүрслэл харагдаж байгаа гэсэн. За дээр нь нэг сонин зүйл нь бол энэ яах нь нутгийн зураг дахь дүрслүүд нь байгаа. Тэмдэглэгээнүүд. За ихэнх үед бол ийм тэмдэглэгээнүүд байхгүй байжгаад сүүл рүүгээ яах нь ийм олон төрлийн тэмдэглэгээнүүд орж ирсэн гэсэн. Өөрөөр хэлбэл газрын зургийн ой модыг яаж тэмдэглэх үү? Дэрстэй газрыг яаж тэмдэглэх үү? Булш буухныг хэрхэн яаж тэмдэглэх үү гэд ийм одоо яах нь тэмдэглэгээнүүд орж ирсэн гэсэн. За одоо тэгэхээр энэ нутгийн зураг бол маш том чухал одоо их сурвалж гэж үзэх юм бол яг хэдийн хэмжээний тархацтай байгаа юм бэ, хаагур байгаа юм бэ гэдэг асуудал бол гэсэн анхаарал татдаг. За ер нь бол Монгол улсад бол одоогийн байдлаар 900 юм нутгийн зураг байна. За Оросын улбаны улсад 2 байна, Японд бол 61 байна. За Тэнрид нь бол 45 байдаг, Польшд бол 5 байгаа, Тайванд бол 22 байна, Хятадд бол 200 байгаа, Холбооны бүгдийн орд Герман улсад бол нийтдээ 182 зураг байдаг. За энэ бол Вальтер Хайски авч явсан зургууд. За энэ зургуудаас харах юм бол юу онцлог вэ гэхээр Германд байгаа, Хятадд байгаа, Тайванд байгаа, Японд байгаа энэ зургууд бол яг их зургууд бол биш. Ихэнх нь хуулбар зураг юм байна. А яагаад гэж тэгж үзэж байгаа нөхлөөр би түрүү ярьжсэн гадаад Монголын төрийн засгийн явдлын яам руу энэ зургуудыг илгээдэг. А энэ зургуудыг илгээгээд тэд нар журганд танилцуулахдаа, хаанд танилцуулахдаа хуулбарлаж зурдаг. Хуулбарлаж зурна гэдэг бол нэгдүгээр ханд дээр наадаг, эсвэл дахиж шинээр зурж идэг. Тэгэхээр Германд хадгалагдаж байгаа болон Японд хадгалагдаж байгаа зургуудын дийлэнх нь тамгагүй буюу хуулбарлаж зурсан зурнууд байгаа. Тэр энэ бол нөгөө журганд байсан зурнууд хатгашаагаар явахаараа тийшээ очсон байна гэж. Тэгэхээр ер нь бол тэнд байгаа зураг, Монгол зураг хоёрын, Монголд байгаа зургууд хоёрын онцлог ялгаа нь бол үүгээрээ бол яах нь мэдэгддэг гэсэн үг. За Монгол улсад яг хаагур байна гэхээр хамгийн их одоо давтамжтай хамгийн их зураг үлдгэсэн газар бол Монгол улсын үндэсний номын сангийн гар бичвэл Монгол судлалын сан амраг гэдэг энэ газар бол хамгийн олон буюу 500 одоо гаруй байна гэж ойлгож байна. За дараа нь геодит зураг зүүн газар бол 186 зураг хадгалагдаж байна. За дараа нь бол үндэсний төв архивд бол 197 зураг байна. За дунд говьд бол 2 зураг, Хинтид нэг, Баян онгорт нэг, Өмнө говьд нэг, Хөвсгөлд нэг ингээд байж гэнэ гэсэн үг. Ингээд нийлээд бол 900 гаруй зураг байна. За энэ дотроос нэг сонин зүйл нь бол энэ Хөвсгөл аймгийн Галцам, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум хоёрыг би бол өнөөдрөөс онцолж ярмаар байгаа юм л та. За яагаад энэ хоёрыг онцолж ярьж байгаа нэхлээр 2021 онд 2020 онд бол яг би өөрийн биеэр энэ Хөвсгөл аймгийн Галцамд очсон. Яагаад гэвэл Галцамд Далаа Жанхар ангийн хошууны маш гоё зураг байдаг. За тэгээ Галцамд очиход нутгийнхан бол юу гэж хэлж ирсэн гэхээр манад гоё зураг байдаг, та ирж үзэж болно гэд. Тэгээ бид нар бол яг нь бүртгэл судалгаа хийгээд бол очсон. А гэтэл Галцамынх нь надад үзүүлээгүй энэ зургаа. А яагаад гэвэл энэ бол маш чухал охи байгаамаа. Бид нар энийг бол үзүүлэхгүй, гадны хүмүүсийг бол оруулахгүй гэд. За ингээд би бол үзэж чадаагүй, тайлбар хийж чадаагүй, зургийг авч чадаагүй. Дараа нь болохоор Монгол Улсын боловсролын сургуулийн түүхийн техникийн багш Гэрэл Одрох багш бол бас нутгийн хүмүүстэй ярилцаад, ойр дотны хүмүүстэй ярилцаад энэ зургийг үзэхээр очсон. Тэгээ очихт нь нэг сонин тохиолдол болсон. Энэ нөгөө музейн эрхлэгч нь одоо юу гэдгийг бид нар энийг зургийг авахлахгүй. Гэхдээ үзээд гарч олно. Гарахтаа та нарт хугацаа заая гэдэг 30 минутын хугацаа өгөөд цагдаатай оруулсан байдаг. За ингээд Гэрэл Одрох багш бол нэг цагдаатай одоо нөгөө ороод тэрийг бүртгээд нэг 30-40 минут болоо буцаад явсан. За тэгээд харамссан хар нохоо аманд гихчээр хамгийн эмгэнэлтэй нь юу болсон бэ гэхээр Галцамын музей шатсан байхгүй соёлын төв. Тэр шатахад энэ соёлын өв бол давхар шатцсан. Одоо байхгүй гэсэн үг. Тэгэхээр энэ бол нөгөө би нэг судлаач нартаа үзүүлээгүй ямар зураг байсан, ямар онцлогтой байсан, ямар соёлын өв бэ, ямар чухал вэ гэдгийг бид нэр тодорхойлт хийж чадаагүй гэсэн. Үүнээс гадна гэрэл зургийг яах нь баримтжуулж авч үлдэж чадаагүй нэг том соёлын өв бидний нүдэн дээр байхгүй болсон гэсэн. За дараа нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум.
Энэ Халахын Сэцэн аймгийн ёс засгийн хушууны зураг байдаг. Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд бол би өөрөө очиж ирсэн. Энэ бол маш өрмөц зураг гэсэн. Өөрөөр хэлбэл ийм зураг бол байхгүй. Цор ганц гэж хэлж болох үз олон тамга дарсан ийм одоо гой зураг. За энэ зургийг үзчихэд энэ Хөвсгөл аймагч тэр Сүхбаатар аймагч тэр бид нар нэг зүйлийг хэлжсэн. Энэ зургууд бол цор ганц давтагдчихгүй өвөө. Гэхдээ та нар энэ зургийг геодит зураг зүүн газар ирээд сканер хийлгээд өөрөөр хэлбэл хадгалтынхаа хувьд бол энийг ингээд хандаа өлгөөд гэж болохгүй маа. Яг тэгвэл энэ Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд бол юунд харагдчихсэн гэхээр яг ханд өлгсөөр байгаад ингээ хандаа тавьсан. Ханд өлгсөөр байгаад нар тусдаг, гэрэл тусдаг. Тэгээд зураг нь маш их бүдэрж исэн. Тийм учраас энэ зургаа та нар сканер хийлгээд копидоод энийхээ копиг нь хандаа тавиад энэ яг жинхэнэ одоо зургаа хадгалж хамгаалаад авч үлдээрэй гэж зөндөө гуйсан. За тэгнэ гэж хэлжсэн чинь одоо 22 онд нөө Сүхбаатар аймагт Сүхбаатар сумд үер буухад энэ зураг бол яг нь тэр үерт нэрвдээд бас байхгүй болсон. Өөрөөр хэлэх юм бол 300 жилийн өмнө бидний өвөг дээдсэн хийж исэн, гараараа зурсан, дээс хом хэмтсэн, 5-10 жилиг зарцуулаад хийсэн соёлын энэ том үг бол бидний цаг үед хариуцлагагүй байдлаас болоод алдагдж байгаа юм зүйл бол яг нь тохиолдсон юм аа. За дараа нь бол бид нар юу хийсэн бэ гэхээр энэ геодит зураг зүүн газар дээр байгаа 186 зургийг 5 ном болгож бид нар хэвлэсэн. За энэ болохоор Монгол нутгийн зураг гэдэг 3 ботоор. За дээр нь бол энэ бүртгэл судалгааг за дээр нь энэ зургууд дээр байгаа онцлогуудыг илэрхийлээд судалгааны зарим асуудал гэсэн ийм ерөөдөө бол 5 номыг бол хэвлүүлсэн. За одоо бол бид нар үндэсний төв архив дээр хадгалагдж байгаа 197 зураг дээр бол сууж байна. Энэ зургуудын онцлог бүх юм яг нь судалж байна гэж ойлгож байна. За тэгэхээр энэ зургууд дээр байгаа нэг онцлог Германд геодит зураг зүүн газар Японд хадгалагдж байгаа зургууд дээр яг бид нар татамжийн өөрөөр хэлбэл хэдий зурагдсан бэ гэдгийг яг нь харьцуулж үзэх гэж оролцсон. За тэгэхэд бол хамгийн их давтамж бол яг нь 1907 он. За 1907 оноос хойш. За энэ бол улс төрийн үйл ажиллагаатай холбоотой гэж ойлгож байна. Өөрөөр хэлэх юм бол Манчжийн улсад бол хар тамхины дайн гараад за маш их өрөнд орцсон. За үүний дараа нөгөө 1901 оноос шинэ засгийн бодлого хэрэгжиж ирсэн. Шинэ засгийн бодлого дээр баримталж байгаа зарчим нь юу вэ гэхээр өөрөөр хэлэх юм өөрийн харьяанд байгаа газар нутгуудад байгаа баялагуудыг нь судлах. Ямар баялаг байгаа, ямар онцлог байгаа. Тэгээ энэ зургууд дээр энэ үеэс хойших зургууд дээр бол стратегийн ордуудыг тэмдэглэж гисэн байдаг. Өөрөөр хэлбэл тэр хушуунд байгаа одоо нүүрсний уурхай, алтны одоо орд юу вэ гэдэг юмнуудыг бол яг нь тэмдэглэж гисэн байдаг. За тэгээд өнөөдрийн одоо онцолж ярих зүйл бол энэ нутгийн зураг яг ямар үнцэнтэй юм бэ гэдэг асуудал. Энэ нутгийн зураг бол газар усны нэрийг бол уугуул байдлаар танин мэдэх боломжтой болгодог. Өөрөөр хэлэх юм бол газар усны нэр бол өөрчлөгддөггүй гэж бид нар ойлгож байна. Гэтэл сүүлийн үед бол газар усны нэр маш хурдтай өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр газар усны нэр өөрчлөгдөж байгаа энэ үед бол уугуул нэршлиг олох боломж бол энэ зургуудад зөвхөн хадгалагддаг гэж ойлгож байна. Газар усны нэр өөрчлөгддөг 4 гол хүчин зүйл байдаг. Нэгдүгээрт бол шилжих хөдөлгөөн байдаг. Энийг бол миграц гэж нэрдэг те. Өөрөөр хэлбэл угсаатны бүлгүүдийн хоорондох шилжих хөдөлгөөн. Тухайлх юм бол та нар гайхаж магадгүй Дорногов аймгийн одоо Хөвсгөл сум гэдэг үуч чинь. Яагаад тэр Хөвсгөл гэд нэрлэлцээ? Хөвсгөл сумын хойдолд Хөвсгөл уул гэж байгаа. Яагаад тийм нэр авч байгаа гэдэг. Тэр өөрөөр хэлэх юм бол тэр нэржлийг сонирхоод очиход юу гэж тайлбарлаж ирсэн бэ гэхээр тэнд бол яг нь далай чонхор ангийн хушуунаас хэсэг иргэдийг аваачаад сум ард болгоод яг нь тэнд суулгаж ирсэн гэсэн. Тэнд сууж очисон нөхдүүд тэнд байгаа уулыг Хөвсгөл уул гэд нэрлэж байгаа байхгүй. Өөрөөхөө нөгөө далай чонхор ангийн хушуу гэдэг бол одоо Хөвсгөл аймгийн Хөвсгөл аймгийн одоо галт жаргал сумын нутг дээр байгаа гэсэн. Тэгэхээр яг Хөвсгөлийн нутгийн нөхдүүд бол яг нь тэнд очихдоо Хөвсгөл гэдэг нэрийг өгсөн бөгөөд энэ бол угсаатны шилжих хөдөлгөөн явагдсанаар газар усны нэр яаж өөрчлөгдөх нэг жишээ гэсэн. Хоёрдугаарт шашин соёлын нөлөө бол газар усны нэрийг өөрчлөх гол хүчин зүйл үзүүлчихсэн гэсэн. Өөрөөр хэлэх юм бол нэг худагт юм уу нэг хувилгаан хүн гарч ирээд газар усны нэрийг энийг бол яг нь очирван гэж нэрлэе. Энийг бол хайрхан уул гэж нэрлэе. Энийг бол ийм нэрийг одоо өгье гэдэг ийм одоо нэр томьёонуудыг нэрлэлцсэн гэсэн. Энээс болоод газар усны нэр дээр яг нь тодорхой хэмжээний өөрчлөлтүүд бол ордог гэж болж байна. За гурав дахь хүчин зүйл нь ялангуяа энэ худагт хувилгааттай газар усны нэрүүд бол энэ алхын тамхтай утгатуудтай газруудад бол маш их тохиолддог гэж ойлгож байна. За тухайлх юм бол энэ байна. Энэ бол газрын зураг дээр бол хар талын биера гэж байгаа. Манжаар бол хар талын биера буюу хар талын гол гэж нэртэй. Гэхдээ бодит байдал дээр энэ нэр одоогийн аль нутаг вэ гэхээр Хөвсгөл аймгийн нутгаар урсж байгаа Дэлгэр мөрөн гол. Энэ дээр бол яах нь гэсэн чинь Жалхан цудагт бол хар тал гэд нэрлэлсэн байсан чинь хүн үерт урссан. Тийм учраас
энэ ингээ хүмүүст бол сөрөг үр дагавар үзүүлж байгаа учраас энийг дэлгэр мөрөн гэж нэрлэдэг бай гэдэг тийм домгот. Тэг газар усны нэрийг өөрчилж. Яг ийм жишээнүүд бол бүр аймаг хошуу болгонд бол байдаг гэж болгож байна. Шашин соёлын нөлөө. За 3 дугаарт нь бол засаг захиргааны нөлөөнүүд бичдэг гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол засаг захиргаа солигдоход дагаад явах нь газар усны нэрүүд бас өөрчлөгдөж ийм дүр зураг. За 4 дугаарт байгалийн өөрийнх нь хүчин зүйлүүд байна. Байгалийн өөрийн хүчин зүйл гэдэг нь юу гэж байна вэ гэхээр манжин үед 1715 онд бол цагаан сүүл гэдэг нэр маш олон удаа дурддаж гардаг. Гэтэл яг цагаан сүүл гэдэг нэр хаана ирсэн бэ гэд бид нэр хайгаад олохгүй байжгаад дараа нь энэ газрын зургийг харж ирсэн чинь цагаан сүүлийн гол гэдээ гараад ирсэн. Тэр нь завхан гол руу цутгадаг байсан. Тэгээ цагаан сүүл голын хажууд цагаан сүүлийн хот гэдэг том хотыг манжин их зэрэг суулгаж ирсэн газрыг байгуулж ирсэн. Гэтэл энэ нь яга байхгүй болсон бэ гэсэн чинь тэр гол ширхэгдсэн байна. Ингээд байгалийн хүчин зүйл буюу булаг ус ширэгж байгаа тохиолдолд газар усны нэр байх нь бас өөрчлөгддөг ийм дүр зурагуд харагддаг гэсэн. За хоёрдугаар одоо үн цэнд юун дээр оршдог вэ гэхээр сүм эдийн байршлыг тогтоох боломжийг олгодог гэж. Өөрөөр хэлэх юм бол Монголд бол за 1000 гаруй сүм эдийг одоо яах нь байсан гэж үздэг бөгөөд за нөгөө 1937-аас 39 оны их хэмнэлмжүүлэлтийн үед бол тэдгээр сүмүүдийг устгасан шатаасан гэж үздэг. Харамсалтай нь тэдний байршил хаана байгааг одоо хүртэл тодорхойгүй. Гэтэл нутгийн зураг дээр сүм эдүүдийг бүх байршлыг нь зурсан байдаг. Яг өөрөөр хэлбэл сүмээ зураад хажууд нь ямар уул байгаа, ямар гол урсж байгаа, ямар нуур байна гэдгийг бүгдийг дүрсэлдэг байсан учраас энэ одоо устж үгүй болсон соёлын үүд хаана байсан бэ гэдэг байршлыг нь олж боломжийг нутгийн зураг бидэнд олгодог гэж ойлгож байна. За нөгөө талаар сүм хийдийн загварыг таньдаг. Өөрөөр хэлэх юм бол энд 1000 гаруй сүм хий дуган байсан гэж үзэх юм бол ямар загвартай, ямар архитектуртай байсан мэддэхгүй гэсэн. Өөрөөр хэлбэл тухайд Позднев ч юм уу, Тимковский ч юм уу, за Кондратьев энэ төр яваад гэрэл зургаар цөө хэдэн сүмүүдийг л гэрэл зурагт баримтжуулсан болохоос биш бүх сүмүүдүүдийг тэгж баримтжуулж чадаагүй. Гэтэл энэ зургууд дээр яг нь сүм эдүүдийг зурсан байдаг гэсэн. За өөрөөр хэлбэл энэ ахаа засгийн ушуунан дээр байж байгаа хурлын дуган, энэ мөрөнгийн үрээ гэж. Яг энэ хэрэг хадгалагдаж байна гэсэн үг. За энэ бол яг нь тэр үед явж ирсэн гэрэл зурагчдын авсан зураг. За энэ бол яг нь ноёны орд өргөө байсан гэсэн. За энэ мэдчлэн сүм эдийн байршлыг тогтоох, за загварыг харах боломжийг олгож идэг гэсэн. За үүнээс гадна харуул өртөө худалдааны замын эзэмшил нутаг байршлыг тогтооход нутгийн зураг гол их сурвалж болж өгдөг. Өөрөөр хэлбэл Монгол нутаг дээр 172 өртөө байгуулсан. Гэтэл тэр өртөө хаана байсан нь, ямар эзэмшилтэй байсан нь одоо хүртэл тодорхойгүй байсныг нутгийн зургийн тусламжтайгаар бид нэр олж тогтоосон гэсэн. Байршлуудын тогтоогоод, эзэмшлүүдийн тогтоогоод, за тэгээд өртөөний нэрүүд өөр байсан. Энийг юу гэж тайлбарлаж байгаа нөхлөөр өртөө өөр нэртэй байсан учраас хүмүүс бол яагаад өөр нэртэй байсан гэдэг асуудлууд хүмүүсийн өмнө тулгараад байна. Гэтэл сонирхолтой нь юу вэ гэхээр эднэр бол өртөө өөрийнхөө эзэмшил дотор нүүдэг. Цуслангийн газартаа, үлжөөний газартаа, хаваржааны газартаа, намаржааны газартаа байсан гэсэн. Тэгэхээр ийм учраас хаваржааны газар, цуслангийн газрууд дээр өөр газруудад буугаад байсан учраас тэр нэршлэрээ нэрлэгдээд байсан зэрэг зүйлийг бол олж тогтоох боломжтой. За үүнээс гадна хошооны тамгын газар засаг ноёдны орд өргө хаана байсныг нутгийн зураг л бидэнд олгоно. Өөр хин ч олохгүй. Тэр үед сурвалж дээр цөө хэдэн сурвалжууд дээр манай засаг ноён одоо чагдарж ав Дэлгэрэнгаа уулын үрт нутгалж илээ гэж цөө хэдэн сурвалж дээр бичснээс биш бүх сурвалжууд тэрийг заагаагүй. Гэтэл нутгийн зураг болгон дээр засаг ноёны орд өргөө зурсан байдаг. Гэхдээ хаана гэдгийг маш тодорхой зурж өгдөг. Өөрөөр хэлэх юм бол ямар уулын өвөртийн, ямар голын бэлчиртийн хаана байсан бэ гэдгийг тодорхой зааж өгдөг гэсэн. За үүнээс гадна хошооны засаг ноёдын булш оршуулгыг олох боломжтой. За тэгэхээр би өнөөдөр ингээд яриа сунжирч магадгүй гэж үдээд хоёрхан зүйл дээр онцолж жишээ авах гэж ирсэн. Нэг нь бол засаг ноёдын булш оршуулга. Та нарт оршуулга гэхээр сонирхолтой санагдаж магадгүй. За долоод нь бол хил хязгаарыг маргааныг хэрхэн шийдвэрлэж ирснийг бол нутгийн зургаар бол тогтоох боломжтой байна гэсэн. За дээр нь бол хот зургийн бүтэц зохион байгуулалтууд. Өөрөөр хэлэх юм бол хотын архитектурыг зурхаас гадна бүтэц зохион байгуулалтуудыг өөрөөр хэлбэл бидний 1639 онд нийслэлгүүрээ байгуулагдсан гэж үздэг. За 1754 оноос тэр Тамирын хот статус нь шилжээд Улаастад очсон. Улааста ямар байсан бэ гэдгийг бид нэр зүгээр нутгийн зургаас яах нь тэрийг олох бүрэн боломж нь байгаа гэж ойлгож байна. Газар тариалангийн талбай эзэмшигч нарыг нь бол таньна. Өөрөөр хэлэх юм бол энэ бол сүмийн тариалангийн талбай, энэ бол засаг ноёны тариалангийн талбай гэдэг тэдгэрийг тодорхой заагаад зураад өгсөн байдаг учраас бид нэр тэр тариалангийн талбай хэний эзэмшил байсан бэ? Хин ямархуу хэмжээний одоо өмч хөрөнгөтэй байсан бэ гэдгийг нутгийн зургаас олох боломжтой байдаг. За
За нөгөө талаас хамгийн сонирхолтой зүйл нь хүн амын шилжих хөдөлгөөнийг бас нутгийн зураг тодорхой харуулж идэг гэсэн. Энэ хүн амын шилжилтийн тэр дотроо за халахын Төшөөдхөн аймгийн Эрдэнэбан Намсрын хошууны нутгийн зураг дээр хятад тариачдад ямар хятад тариач нь хэдий хэмжээний газрыг хэр хугацаатай олгосон тэр тариачин хичнээн хэмжээний тариа жил тутам авдаг тухай газрын зураг дээр нутгийн зураг дээр үүс. Энэ бол нөгөө бичмэн сурвалжаас илүү үн цэнтэй мэдээллүүдийг агуулж байгаа гэж ойлгож байна. За өөрөөр хэлэх юм бол нутгийн зургийг за энэ жишээлх юм бол халахын Сайнав аймгийн Цогтой засгийн хошууны зураг байгаа юм л та. Энэ за Цогтой засгийн хошууны зураг нь бол өөрөө ингэ байж байна. Гэтэл зураг дээр байгаа нэг сонин зүйл нь бол энэ бол олгоо нуур. Олгоо нуур бол олгоо шиг хэлбэртэй учраас яах нь яг газрын зураг дээр бол энд байгааг ингэж тэд нар бол зурдаг байсан. Өөрөөр хэлэх юм бол зургийн хэм маягийн үед тухайн бүтцийг ингэж дуурайлган зурдаг ийм онцлог байсан. Тэр дотор бүр уулсыг хүртэл дуурайлган зурдаг. За энэ бол нөгөө Эвдэрхий хот гэдэг хотыг тэмдэглэсэн. Энэ бол Байдргийн хот гэхгүй. Байдргийн хотыг ингэж зурцсан байгаа юм. За тэгээ булш оршуулга дээр нэг зүйлийг онцолж ярина. За нутгийн зурагт дүрслэгдсэн булш оршуулгыг бид нэр хоёр ангилж үзэж болж байгаа. Нэгдүгээрт бол аймаг хошуу өртөөний нутгийн зураг тусгаалan зурсан. За засаг ноёдын оршуулгыг бүр тусгай зурсан гэж хоёр ангилаад. За энэ дотор бол оршуулгыг зурсан, ил тавих газрыг зурсан гэж дотор нь ангилж үзэж байна. За энэ бол халахын Төшөөдхөн аймгийн Эрдэнэ дайчин засгийн хошууны нутгийн зураг. Өөрөөр их том зураг байхгүй. Энэ зураг дээр юу байдг вэ гэхээр энэ улаан цэг дээр энийг тавьсан. Энэ юу гэж хэлж байгаа гэхээр бам эцэг хүрийн өвөг аав нарын бум хүрийг хадгалах газар гэдэг 20 ширхэг юм зурцсан. Дүрслийн хувьд бол яг энэ бол нөгөө бум хүүр хадгалдаг газар байсан гэдг нь бол мэдэгдэж байгаа. За тэгтэл энэ газар нь бол яг бид нар байршлын тогтоогод үзэх юм бол Булган аймгийн Булган сумын нутагт Өрмийн цагаан нуур гэдэг энэ газар. За гэхдээ нутгийн хүмүүсээс асуух юм бол энэ булш бол тоногдсон гэж үздэг. Өөрөөр хэлбэл аль эрт энэ газрыг бол тоноод ингээд ухаад аваа явсан юм байхгүй гэж үздэг. За тэгээд энэ булш бол яг булшийг зурсан байна. За дараа нь яг энэ зураг дээр бол яг энэ хоёр газар уулын орой хэсэгтэр засаг ноёдын яг оршуулгыг бас зурцсан байдаг. Гэхдээ хамгийн сонин юу гэвэл энэ зургийн хамгийн онцлог зүйл нь энэ засаг ноёдынхоо нэрийг тавьсан гэдэг байхгүй. Хин гэдэг засаг ноёд. За тэгвэл энэ бол яг хантай уулын тишиг суманд байж байгаа энэ том өргөн уулын орой дээр засаг ноёдын булш оршуулгыг дүрсэлжээ. За тэгвэл энэ орой хэсэгтэр байгаа засаг ноёдыг бол яг жишээлх юм бол энэ дээр чамчиг намжил гэж нэрийг тавьсан байна. Чамчиг намжил гэдэг бол одоо 1691 онд Эрдэнэ дайчин засгийн хошууны засаг тэргүүн болсон хамгийн анхны засаг ноён. Засаг ноёны нэрийг бичсэн. Энэ бол яг Төшөөдхөн аймгийн засаг ноёдын уг ихтер энэ намтрууд нь бас тодорхой байж байгаа гэсэн. Гэтэл намтар байгаас гадна энэ хүний нас орсон хугацаа тэгээд нас орсон газрыг нь яг нутгийн зургаас олох боломжийг бид нар олж болно гэсэн. За үүнээс гадна бас нэг сонирхолтой зүйл нь ил тавих. Өөрөөр хэлэх юм бол 17-18 дугаар зууны үед засаг ноёдын оршуулгыг яг уулын орой дээр бунхалж тавьсан бол жирийн иргэдийг бол ил тавьсан. Тэгээ энэ ил тавьсан зүйл нь бол энд харагдчихэв. За энэ өөр хоёр хошууны одоо Төшөөдхөн болон Сэцэн хааны аймгийн хоёр хошууны хооронд хил маргахтаа зурсан зураг дээр энэ бас дэрс за хөх дэрс гэдэг энэ газар дээр тал газар бол яг ариг эс зурсан явдал ил тавихыг төрсөлж байгаа гэсэн. За энэ бол Төв аймгийн Баянжарлан сумын нутаг дэвсгэр гэсэн үг л дээ. Энэ. За энэ өөрөөр хэлэх юм бол засаг ноёдын булш оршуулгыг дараагийн нэг сонин зүйл нь бол юу гэж харагдах вэ гэхээр засаг ноёдын оршуулгыг бол тусгайлан зурдаг ийм нэг хэм маяг байсан. Энэ зураг бол зөвхөн засаг ноёдын оршуулгыг тусгайлан зурсан. За энэ бол он тодорхойгүй геоди зураг зүүн газрын хадгалагдж байгаа. За 28 см гэртхэн 100 см урттай. За нийтдээ 12 булшийг зурсан. За гэхдээ энэ 12 булшийг зурхтаа хамгийн сонирхолтой нь юу гэхээр засаг ноёдыг бол энд дүрслээд засаг ноёдын хаттыг нь бол яг уулын билээр тусад нь доор дүрсэлж байгаа. За үүнээс гадна засаг ноёдын нэрийг цээрлсэн дандаа авгаалж дуудсан. Засаг ноён А, Го, П гэд. Гэтэл хаттын нэрийг бол яг эрх дараагийн нэр, магийн хатан бодисгийн нэр гэд өөрөөлөх юм бол хаттын нэрийг бол тодорхой дурдж өгч байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол оршуулгын газрын зураг нь энэ зүйлүүд нь юуг илэрхийлж байгаа вэ гэхээр биднэрт бол хэд хэдэн зүйлийг бол зааж байгаа гэсэн. Тэрний өгөхлөр 18 дугаар зууны үеийн 17, 18, 20 дугаар зуун хүртэл Монголд оршуулгын хэд хэдэн хэлбэр байсан гэдэг нь харагдаж байна. Энэ хэлбэр нь юу вэ гэхээр
засаг ноёдыг уулын орой дээр өндөр газар бунхан барьж хийдэг байсан. За жирээр игдэг бол ил тавьдаг байсан. За дээр нь бол лам нарыг бол хайлуулна гэж энэ дээр бол нутгийн зураг дээр заасан байгаа. Хайлуулаа тавилаа гэд тавьсан байгаа. Хайлуулж бунхалдаг байсан. За үүнээс гадна бол яах нь хаттыг засаг ноёдоос ингэж тусгаалan тавьдаг. Өөрөөр хэлбэл оршуулгын хэлбэрүүдийг нутгийн зураг дээр ингэж зааж өгсөн явдал нь маш чухал одоо биднэрт сурулж мэдээлэл болж байгаа. А энэ нь юг харуулж байгаа нь гэхээр хүннүүгээс эхлээд Монголын эзэнт гүрэн 18 дугаар 100 хүртэл оршуулгын хэм маягт газар сонгох хэм маяг бол нэг үежээ гэдэг нь харагддаг. Та нар анзаарах юм бол хүнүүгийн язгууртны оршуулга Монголын одоо их нөө язгууртны оршуулгууд бол дандаа уулын орой дээр өндөрлөг газар бичдэг гэсэн. Тэгэхээр энэ хэм маяг хадгалагдаад явчихсан гэсэн. Энд бол бурхны шашин орж ирсэн, бөөм мөргөл байсан гэд шашин шүтлгийн хувьд өөр хэм маяг одоо орж ирж байгаа гэсэн ч гэсэн газар сонгох ёс бол нэг байжээ гэдэг нь бол тодорхой харагддаг гэсэн. За одоо бид нар энэ түрүүний энэ байгаа зургийг хаана вэ гэдгийг байршлыг нож тогтоосон. За энэ байршлыг нож тогтоох юм бол энэ зураг дээр байгаа зүйл бол за өнөөгийн Үр хангай аймгийн Зүүн Баян улаан сумын нутагтайгаа Бунхан толгой гэдэг нэртэй газар мөн болов гэж үзэж байгаа. Ингэж үзэх хэдэн зүйл байгаа. Нэгдүгээрт бол зарим засаг ноёдын урд бол элдэн гэж тодтогдсон. За бэс гэж бас бичсэн. За дээр нь бол яах нь байгаль газар зүйн хувьд бол хангай гэдэг нь тодорхойгоо зэрэгэлдээ ачаал засгийн оршиг тэмдэглэсэн зэрэг бол энэ зүйлээс харах юм бол энэ бол тодорхойгоо. А гэхдээ үүнээс гадна энэ дээр бол нэг сонин зүйл нь зүйлд бол энэ бичвэр байгаа. Энэ бичвэрүүд дээр юу гэж байдг вэ гэхээр засаг ноёныг нас орсны дараа түүнийг чандарлаад шарлыг нь түүний нутагт нь өргөлөө гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлэх юм бол энд бас оршуулгын бас нэг өөр нэг хэлбэрийг дурдж өгсөн байгаа гэсэн. Тэгэхээр энд бол яг нь нутгийн зураг бол ийм үнцэнтэй мэдээллүүдийг биднэрт бол өгдөг. За үүнээс гадна хүүр сахи алба гэж байжээ гэдгийг энэ нутгийн зураг дээр бол бичсэн байгаа байхгүй юу? Мөн аймгийн бомб хүүр сахи алба байсан. За оршуулгын эд зүйлийг бол яг нь оршуулга хийхдээ эд зүйлгийн зүйлтэй оршуулцдаг байсан учраас маш их хэмжээний одоо нэг тонуул хулгай гардаг гэж. За энээс улбалаад яг нь энэ шарлыг тонох явдлыг бол хамгаалахын тулд тусгай албат нарыг суулгадаг байсан хүүр сахи албат нар гэж. За өөрөөр хэлэх юм бол 1861 онд Бэс Минжүрд орж өвгдээсэн шарлыг Даржав Соном цэрэн нар тоноод мөнгөн сав авсан тухай бол яг нь аваад баригдсан тухай архивын баримт хийж байгаа. За 1789 онд хүүр сахин сууган хүмүүсийг нутгаас хөөж болохгүй гэсэн баримт нь байж байгаа. За хүүр сахигч нараас л яг нь алба гаргуулахаар болсон тухай бас баримтууд нь байж байгаа гэсэн. Тэр өөрөөр хэлбэл тусгай хүүр сахигч нар бол байсан гэдгийг нутгийн зэрэгээс зургаас харж байна. Үүнээс гадна бас нэг зүйл нь бол хүүр эрх тухай хууль. Гадаад Монголын төрөг засгийн хамтлагийн амны хууль зүйлийн бичгээр хүүр ирсэн хүнийг яаж шийдэх вэ гэдэг бүхэл бүтэн яг нь зүйл орж өгсөн гэдэг. За харц хүн Ван Бэл Бэс гүн засаг тайж хаттын авсыг хавил тэргүүлсэн үнийг хөвчтөн ална. Дэд болж явсан үнийг бол цөлөх ялтаа. За авс үзвэл тэргүүлсэн дэд болж явсан хоёулынгийн шууд ална. За ясыг эвдэж гимтэйвэл тэргүүн дэдийг бол харгалзалгүйгээр шууд хөвчтөн цавчтан ална. За харц хүний ялыг хүүрийг ирсэн бол түүнийг бол 100 удаа ташуур занчнаа гэд ингээд тодорхой заасан. Тэгэхээр энэ зүйлүүдээс харах юм бол бид нар бол яах нь оршуулгын бол ийм олон хэм маяг байж, за дээр нь бол хүүр сахи алба байж, за албыг яах нь гүйцэтгэдэг байсан гэдг нь бол энэ нутгийн зургийн мэдээнүүдээс бол харагдаж байгаа гэсэн үг. За үүнээс гадна бас дахиад нэг зүйл нь бол бичмэл сурвалж дээр байхгүй үн цэнтэй мэдээллүүдийг нутгийн зураг бас өгдөг гэж ойлгож байна. Үүний нэг жишээ бол Алхын Сэцэн аймгийн нутаг алба хаах одоо цэргийн тоо хил хязгаар хол ойрыг тэмдэглэсэн газрын зураг гэдэг нэртэй энэ зураг. Энэ бол үндэсний төв архив дээр бол байдаг. Архив дээр орох юм бол ингээ гадаа нь ингээд ийм хатцсан. Гэтэ энийг яг наривсан судалсан байхгүй учраас бид нар бол яг нь энийг тодруулж үзээд яг юуг илэрхийлээд байгаа зураг вэ гэдэг. За энэ бол 132-ыг харьцдаг 68.5 см хэмжээтэй буюу өөрөөр маш том зураг байхгүй. За энэ бол энэ Бадургуул төрийн 1885 онд бол үлдсэн. Энэ зурган дээр бол 5 удаа тамга дарж баталгаажуулсан, цаасан дээр зурсан 4 зүгийг тодорхой тэмдэглэсэн. За энэ зургийг харах юм бол агуулгын хувьд авч үзэх юм бол энэ зураг бол нэгдүгээр засаг ноёдын нэрийг бол тодорхой зааж өгч байгаа гэсэн. Тухайн үед бол 21 засаг ноёд байсан гэдгийг хэн байсан бэ гэдгийг бол зааж өгч байгаа. Хоёрдугаар нутгийн хэмжээ. Өөрөөр хэлэх юм бол Алхын Сэцэн аймгийн нутаг дэвсгэр ямар хэмжээтэй байваа гэдгийг зааж өгч. Гуравдугаарт энэ 1885 онд Алхын Сэцэн аймаг Манжийн төрийн албанд хичнээн хүмийг яаж явуулж исэн бэ гэдэг мэдээллийг өгж байгаа гэсэн. За дөрөвдүгээрт энэ алба өөрөө цалин үнэтэй байсан. Гэтэл
1885 онд яг албанд явж байгаа хүмүүс хэдий хэмжээний цалин хөлс авч ирсэн бэ гэдгийг заасан гэсэн. За ингээд алба дотроо өртөөний алба, харуулын алба, цэрэг цагдаагийн алба, үржлийн мас үргийн алба гэж байсан. Энэ бүгдийг заагаад за өртөө дотроо бүр хүрээ яхтын, хүрээс сайр усын, за сайр уснаас улаастаа хүртэлх. За тэр дотор бүр халах хорон өртөө, харчин өртөө энтрийг хүртэл яах нь тодорхой заагаад өгсөн юм баримт гэж байгаа гэсэн. За өөрөөр хэлэх юм бол энд бол яах нь 21-ийг тэмдэглэсэн. За 23 байх хэвээр байтал 22-ыг тэмдэглэсэн явдал нэг нь бол бүдгэрсэн учраас зураг өөрөө бүдгэрсэн учраас тэнд дарагдсан болов гэж бид нар үзсэн. За нутгийн хил хязгаарыг бол тэмдэглэсэн. За энд бол газраа тэмдэглэж байгаа байхгүй. Жишээлбэл зүүнээс баруун хүртэл бол 1600 газар гэж тэмдэглэдэг. Энэ 921 км. За өмнөөс баруун тийш 950 газар буюу энэ бол 547 км гэж гарч ирж байгаа байхгүй. Эдний одоо дээс хом хэмжээд тогтоосон хэмжээ. За энэ хэмжээг нь орчин үеийн яах нь газар зүй хэмжээстэй ингээ харьцуулаад үзэх юм бол ерөөсөө л 12-оос 15 км-ийн зөрүү гарч байгаа гэсэн үг. Тэгэхээр ийм өргөн удам нутаг дээр дээс хэмжиж явна гэдэг бол амаргүй бөгөөд орчин үеийн хэмжээстэй харьцуулахад 15-аас 12 км-ийн зөрүү гарч ийн гэдэг бол яах нь маш нарийн хэмжижсэн байна гэдэг нь бол тодорхой харагдаж байгаа байхгүй. За өртөөний албан дээрээ юуг тодруулж харах вэ гэхээр за энэ хошуунуудаас яг хамгийн их ардыг, сум ардыг өртөөнд гаргаж ирсэн хошуу хаана вэ гэдэг нь нутгийн зургаас бол харах боломжтой. За тухайлх юм бол энэ Сэцэн аймгийн Сэцэн засгийн хошуу бол яах нь хамгийн их албыг тэр дотроо бол яах нь хүрээ сайр усын өртөөнд бол албатууд гаргаж ирсэн байна. За тэгвэл яах нь Ачид засгийн хошуу бол сайр уснаас улаастаа хүртэл өртөөнд яах нь албатуудыг гарч ирсэн байна гэдгийг энэ нутгийн зургууд бол яах нь бидэнд мэдээлэл өгч байгаа гэсэн. За харуулт бол яах нь бас аль хошуу хамгийн их хүн цуулгаж ирсэн бэ. За жишээлх юм Сэцэн засгийн хошуу бас яах нь хамгийн их хувийг л эзлээл ороод ирж байгаа гэсэн. Энэ мэдээллүүдийг биднэрт яах нь үн цэнтэй мэдээллүүдийг өгж байгаа гэсэн. За дээр нь алба хаах өрхийн тоогоороо авч үзэх юм бол хамгийн их тоотон Сэцэн ханаас харуулын албанд сууж ирсэн гэсэн. Дараа нь өртөөний албанд, дараа нь улаастан цагдаагийн албанд, тэгээ үржлийн мас үргийн албанд. За энд бол 2-3 хүн байсан учраас энэ статистик гэхээр баг гарч ийн харагдахгүй болчихсон. За үүнээс гадна энэ нэгэд албанд гаргасан зүргийг харах юм бол бид нар хүн амын тоог нь бол тооцож үзэж болно. За түүхэн одоо газар зүй дээр л яах нь түүхэн хүн ам зүй дээр л нэг өрхийн 4 одоо хүн гэж үздэг. Энэ тооцоолоор үзэх юм бол нийтдээ 955 өрх гэдэг бол 3800 одоо 20 хүн байжээ гэсэн үг. За энийг 1907 онд Сэцэнхаа аймагт гаргасан нийт хүн ам тоотой харьцуулбал 4% нь яах нь албанд явж ижээ. 1885 онд Сэцэнхаа аймгийн хүн амын 4% нь энэ олон төрлийн албыг залгуулж ижээ гэдэг мэдээллийг энэ өөрөө бичмэн сурвалж дээр ч байхааргүй юм үнцэнтэй мэдээллүүдийг нутгийн зураг бидний өгдөг нь чухал ач холбогдолтой юм аа. За өөрөөр хэлбэл бас дээр нь цалин үлсийг бас тодорхой тэмдэглэсэн. За хягтаас хүрээнээс хягт хүртэлх өртөөнд бол яах нь нэг жилд бол 27 мянган лангийн цалинтай байсан. За энэ бол нөгөө одоогийн төрийн албан агчтай адилхан яах нь цалин хэмжээтэй байсан гэдэг. За одоо маш олон хүмүүс залхаж байгаа шиг байна тий. Хичээлгээд байгаа учраас ерөнхийдөө дуусгана. За ингэхдээ нутгийн зургийн зурмал болоод энэ нутгийн зураг бол бидэнд бол зурмал болоод бичмэл сурвалж гэдгийг бол маш тодорхой зааж өгч байгаа. За нөгөө талаас энэ бол яг нь түүхэн газар зүй, газар шинжилгээ судал, дүрслэх урлаг, түүх, хэл шинжилгээд, хот суурин судал гэдэг энд бол чухал хэрэглэгдэхүүн болдог. За Монгол нутгийн зураг бол 1935 оны хүртэл хэрэглэгдэжсэн бөгөөд энэ нь дэлхий дээр хамгийн сүүлчийн категори буюу гар зургийн өв байгаамаа. За мэдээж газрын зургаас бол ялгаатай болигмит харагдах боловч энэ дээр тэмдэглэгдэж байгаа энэ дүрслүүд, энэ зүйлүүд нь бидэнд асар их үнцэнтэй мэдээллийг өгдөг ийм одоо ох гэж ойлгож болно. Яг одоогор нутгийн зургийг хаяаж хамгаалж сэргээн засварлах тал дээр бол мэрэгчлэн болцгоо. Тий, ер нь бол мэдж байгаа хүмүүс. Энэ чинь бол саяхнаас л одоо ингээд бид нар нутгийн зураг өмнө нь бол яг хуу Японууд бол судалж ирсэн. Нэлээд сайн үндэсний номын сандах зургуудыг сайн судлаад дэлхийн нийтэд гаргаад тэгээ энэ дээр зургуудыг бол яг нь сканер хийчээд тэргүүрээ бол яг нь орох юм бол тодорхой тариф төлөөд ороо гэдэг ийм юунуудыг тавьсан байсан гэсэн үг байхгүй. Тэгээ бид нар судалж ирсэн. Гэхдээ бүр нарийн бол яг нь судлаад яаж хадгалах хамгаалах талаас нь бол зөвлөгөө өгч байгаа гэсэн. Тэгээ сүүлийн үед яг нутгийн зураг гэж яг юу юм бэ гэдэг зүйл бол сүүлийн үед бол яг нь маш олон хүмүүсийн анхаарлыг татаад нэр эн чинь манай
Хошууны хүн болгон өөрөө анхаардаг. Ягаад гэвэл үн чинь манай өвлжээ байгаа. Манай өвд эцсийн нутгалж исэн. Манай засаг ноёны тамгыг дарцсан байж тэгээд ер нь бол энэ зургийг яаж олж авах вэ? Олж авал хоймроо хизээ хадах уу гэдэг юм сүүлийн үед яригддаг болж байгаа гэсэн. Хүнүүг үед зурагдсан зураг сурвалжийн мэдэн дээр хүнүүгийн газрын зургийг одоо хаанс руу явууллаа гэж бичснээс биш юун дээр зурагдсан яаж зурсан бэ гэдэг нь тодорхойгүй байгаа байхгүй. А гэхдээ ямар тач нутгийн зураг үйлдэх арга энэ юу гэх нь үлддэг байсан гэдэг нь бол сурвалжийн мэдээс тодорхой байгаа. Тэрнээс хойших зурнууд бол мэддэхгүй явж байгаа. За тэр одоо юу гэдгийг хятадны үеийн зураг бол цаасан дээр гэж. За тэгээд юан гүрний энэ зураг бол энэ маш том зураг байхгүй. Эднэр бол яг нь цаас даавн дээр болоод үлддэгдэрсэн гэсэн. За энэ Ренатын газрын зургийг бол Монгол хүмүүс зурсан гэдэг нь юугаар бид нар тэгж үзэж байгаа нөхлөөр яг энэ Монгол нутгийн зураг дээр байдаг нэг өрмөц арга зүй байдаг. Тэр нь бол ингэж нутгаа яг нь дүрсэлд зурдаг. Тэгээ энийг бол юу гэж нэрлэдэг вөхлөөр тасэнүүд харах гэж нэрлэдэг. Өөрөөр хэлэх юм бол ийм зургийн аргаар бол Европод зураг зурдаггүй. Тасэнүүд яг дээрээс нь харж байгаа ингээд тас зурж байгаа юм шиг. Юу тас ингээд дээрээс нь харж байгаа юм шиг. Тэгээд дээр нь бол яг нь уул усны байршил, газрын хэв шинж, тэгээд гол мөрний нуур энэ хэв шинжүүд бол яг нь уламжлагдаад явж байгаа учраас тэгээд дээр нь энд байгаа бичвэрүүд нь өөрөө дандаа монгол бичгээр тодоор бичсэн учраас энэ хоёр нь бол монголчууд өөрсдөө зурсан болов гэдэг бол үндслийг бол тавьж өгч байгаа байхгүй. Тэгэд энэ зурагтайгаа бол энэ 1780 онд зурагдсан зураг энэ зурагтайгаа бол энэ угуурыг харьцуулаад харах юм бол ерөөхдөө төстэй юм гэсэн. Тэр энэ Монгол нутгийн зургийн уламжлал явж байна. Тэгээ энэ бол яг хожуу бол нөгөө манжуу дүрм гаргаж ирэхэд энэ улам баяжигдаад шинжлэхдээл өөрчлөгдөөл яваад байсан ийм дүр зураг бол байна. Одоо юу? Орчин үед бол ийм нутгийн зургийг бол үлдэхгүй. 35 оноос хойш бол яг нөгөө яг категрафи аргаараа шууд масштабтай зургнууд ашиглаж байсан. Тэрнээс өмнөх үед бол энэ гар зураг энэ бол тэгээд олон жишээлбэл нэг хошууны зураг олон байгаа байхгүй юу? Усны яг нь өргөнийг, усныхаа гүнийг, нуурынхаа гүнийг хүртэл хэмжсэн гэдэг. Тэгээд энэ бол яг нь маш их нүсэр ажил болдог байсан гэдэг нь тодорхой байгаа байхгүй. Тэгээд тэр сэлэг мөрөнд хүртэл яг нь хэмжиж байгаа байхгүй юу? Өргөн үертэй үед тийм болно гэдэг. Үергээ кинон дээр гардаг шүү дээ нэг модоор хэмжсэн байдаг. Яг тэрнтэй адилхан гэж хэмжиж ирсэн. Тэр энэ бол өөрөөр хэлэх юм бол энэ нутгийн зураг үйлдэнэ гэдэг бол маш их нүсэр ажил. Тухайлах юм бол Түшээдхан аймгийн Говь мэрэгэн Түшээдхан аймгийн Түшээ засгийн өшөө, Мэргэн засгийн өшөө. За Сэцэхан аймгийн Ачид засгийн өшөө. Засагдхан аймгийн Эрдэнэ засгийн өшөө. Маш том байхгүй эдгээр. Энийг одоо зурхын тулд бүхэл бүтэн 5 жил хүрэлцэхгүй юм хол зайтай. Тэгээд бартаа саадтай энэ өргөн уудам юм дээр бол нөхдүүд яаж зурж исэн бэ гэдэг бол яг хэцүү л байсан баг гэдэг нь дүрслэгдэж байгаа юм. Бидэд одоо ойлгогдож байгаа байхгүй. Тэгээ тийм бартаа саадтай нөхцөл тэрийг олж тогтооно гэдэг бол амаргүй. Тэгээд нэг сонин зүйл онцлог нь бол энэ зургуудыг цуглуулад эдгээр зургуудаа цуглуулад дараа нь аймгийн зураг үлддэг. Бүх хошуунуудын зургийг цуглуулсныхаа дараа нэгтгэхэд яг тэр хошууныхаа зургийг дуурайлгаад Алхын Сэцэнхан аймгийн зураг, Түшээдхан аймгийн зураг, Засагдхан аймгийн зураг гэж зургуудыг яах нь дөрвөн аймгаар нь зургаа үлддэг байсан. За тэгээд энэ том даавн зургнууд бол манай үндэсний номын сангийн гар хүчил Монгол судлалын сан өмөрөгт бол том даавн зургнууд байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ хойтлын хан шиг том зургнууд бол яах нь аймгийн зургнууд бол байж байгаа хөөе. Тэгээд тэр зурган дээр яг нөгөө хошууны зургийг дуурай зурсан учраас хошууны яг хошуу болгоных нь яах нь хилийн овоон, хошуу болгоных нь доторх байгаа дүрслүүд нь өөрөөр бичдэг. Тэгэхээр нэгтгэж байгаа тэр том зураг нь зурдаг байсан гэдэг нь бол тодорхой харагддаг. Тэгээд аймаг болгон өөрийн гэсэн бас нэг зургуудыг анжилж явах зурах одоо яах нь зургийг зурах нэг арга барил нь бас өөр гэж байгаа. Тэр дотроо сонголт нь хүртэл одоо жишээлбэл сайн оюуныхын төлхөө даун дээр зурсан. Тийм учраас тэр даун дээр зурсан зураг бол хадгалалт маш муутай. Жохон чиг өгчгөр дав уусчдаг. Тэгээд нөгөө нэг зургийг үзэхэд бол бид маш төвөгтэй. За Сэцэн хааныхан бол илүү цаасан дээр зурсан. Тэгээд Сэцэн хааны зураг бол одоогийн байдлаар энэ олон 1500 гаруй зураг дотор хамгийн олон давтамжтай, хамгийн олон хийгдсэн бол Сэцэн хааны зургууд байгаа. Хамгийн бага зургацсан одоо бид мэдгэж байгаа нь бол яах нь Засаг тааныхан байна. Засаг тааны зураг бол хамгийн цөөн байна. За ер нь бол засаг тааны мэдээлэл архивд ч гэсэн маш бага байдаг. Энийг бол судлаачд юу гэж үздэг гэхээр нөгөө Улястаг шатаах үед тэнд бол яах нь магадгүй устсан байж магадгүй гэж үздэг. Энэ зургнууд дотор энэ 900 гаруй зураг бол дандаа манжийг зургацсан. Манж болон
одоо хожуу Монгол улсын үед буюу Богдхаант Монгол улс болон одоо ардын засгийн газрын үед ч гэсэн яг энэ зургуудыг ашиглаад явж байсан гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол энэ бол яг нь манжаас хойших үеийн зургууд 36 он хүртэлх энэ зургууд бол хадгалагдаж байна. Тэрнээс өмнөх зургууд бол бидэнд мэддэхгүй байна. Гадаад Монголын төрийн засгийн агуулгын хууль зүйн бичгээр тодорхой бичээ заасан. Дараа нь 12-аас 17 онд гарч ирсэн Монгол улсын хууль зүйн бичиг шүү дээ. Монгол улсын хууль зүйн бичигдэгч яг энэ дүрмийг дагуулж байгаа байхгүй. За гэхдээ зурхаан хүрдийг бол яг нь Монгол улсын үеэс эхлээд зурхаан хүрдийг төлхөө ашиглаж гисэн. Зурхаан хүрдийг ашиглана гэдэг бол өөрөөр хэлэх юм бол 24 зүг чигийг тэмдэглээд тэр дотор 12 жилийг тэмдэглээд явчихж байгаа. Тэгээ зурхаан хүрдийг ашиглаж ихэснээр газрын зургийн одоо нэг газар зүүн юу нь бол нарийн болж эхэлж байна гэсэн үг. Дүрслүүд нь. Тэгээд энэ бол нэг одоогийн категорифтай харьцуулах юм бол ер нь алдаа багтаа болж эхэлж байна гэсэн. Болж эхэлсэн байдаг. Тэгээ ер нь бол тэр Монгол улсын хууль зүйн бичгээр бол яг нь тийм юунууд дээр бол тодорхой заагаад өгсөн байдаг. За заавал зурхаан хүрдийг ашиглана хэрэгэлсэн байна гэдэг. Тэгээд үзэхээрээ энэ улам илүү яг нь зураг нарийн болоод явдаг. Бид бол ер нь бол бүр чулуун зэвсгийн үед хүмүүс өөрийнхөө одоо газар орныг тодорхойлж тамга дарддаг, зураг зурдаг, үлддэг байжээ гэж бодож байна. За тэгээд ялангуяа одоо өөрийнхөө хил хязгаарыг хүртэл ингээд зурган дээр дүрсэлсэн байдаг. Хүмүүсээ зурж байгаад ингээд хил мэл татсан. Тэндээс эхэлтэл баг гэж. Гэхдээ яг хүнөг үед бол зураг зурдаг байсан сурвалжийн мэдэн дээр байгаа. Гэхдээ яг яаж зурж исэн, ямархуу байдалтай зурсан гэдэг нь бол тодорхойгүй байхгүй. Тийм уламжлал бол хадгалагдаж явсаар гоод тэгээд Юан гүрний үед бол тэр Юаны зураг бол дэлхийд өөрөлдөхөнд Монголын эзэнт гүрний үеийн Монголын эзэнт гүрнийг тодорхойлсон зургийг зурж гисэн явдал дэлхийд бол яг нэг газрын зургийн юм том өвийг гаргаж ирж тавьсан гэж ойлгож байна. Өндөрлөхөө те хүмүүсийг өөдөө